Өнгөрсөн зууны 8 дугаар сард дэлхийн өнцөг булан бүрт гарсан гал төмрийг графикт харуулжээ. Зуны турш үргэлжилсэн ноцтой хор ишилт хэд халуун цаг агаар хавсарснаас болж дэлхийн олон хэсэгт ойрын 10-аад жил тохиогоогүй аюулт төмөр тархсан юм. Монгол улсын хувьд уур амьсгалын өөрчлөлт өртөх өндөр эрсдэлтэй 10 орны тоондогддог. Уур амьсгалын өөрчлөлтийн хувьд зөвхөн мал аж ахуй, газар тариалангийн асуудлаар хязгаарлагдахгүй нийгмийн бүхий салбарт нөлөөлөх болсон. Үндсэндээ өнөөдрийн үүссэн уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний буруутай үйлдэлээс шалтгаалсан юм. Тиймээс залуу үе ирээдүйн хойчид боловсрлоор дамжуулан тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг сургах, боловсролын системд даацтай өөрчлөлт оруулах хэрэгтэйг судлаачид хэлж байна. Дэлхийн нийтээр яг энэ доктортой хөгжлийн боловсрол уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлд бол ажиллаж байна. Яг бэлтгэгдэж гарч байгаа багш нар маань өөрөө энэ чиглэлээр өөрийн гэсэн мэдлэг, ойлголт, хандлага дутуу байна гэж үзэж байгаа. Тийм учраас одоо бас Азийн орнууд бол яг энэ бусад бүх орнууд ч гэсэн багш бэлтгэх хөтөлбөртөө тусгаснараа зааж байгаа шавнар буюу одоо ирээдүйн Монгол орны дэлхийн иргэд маань өөрөө энэ чиглэлийн боловсролтой ийм зөв хандлагатай иргэд болно. Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг боловсролыг ирээдүйн иргэдэд системтэй олгох зорилгоор багш мэргэжлэр сургаж байгаа оюутнуудад тусгай хөтөлбөр эхлүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн дэлхийн нийтийн боловсролын чиг хандлага болон багш бэлтгэх хөтөлбөрийн хүчлийг дэмжих зорилготой төслийг хэрэгжүүлснээр боловсролын салбарт уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөний талаар нотлохоо цуглуулж зөвлөмж гаргах юм а. Маш олон цаг агаарын эрсдэлтэй үзэгдэл болж байна. Энэ нь томчуудын буруутай үйл ажиллагаа төдийгүй эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хийж буй засгийн газрын алдаатай бодлого шийдвэрүүдээс үүдэлтэй юм. Тэгэхээр хүүхдүүдэд яагаад уур амьсгалын өөрчлөлт болж байгаа тухай нэн даруй ойлгох нь хамгийн чухал. Учир нь тэдний үйл хэрэгээс ирээдүй шалтгаална. Мөн тэд ирээдүйн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болно. Иймээс багш, сургууль хүмүүжүүлэгч нар уур амьсгалын өөрчлөлтийн боловсролын тухай маш сайн ойлголттой байх хэрэгтэй төдийгүй түүнийг хэрхэн заах тухай мэдэж байх хэрэгтэй. Олон улсын хуралд Япон, Казахстан, Энэтхэг, Бүгд найрамдах Хятад ард улс, Филиппин, Малайз, Индонез, Монгол зэрэг 9 орны 70 гаруй эрдэмтэн оролцож байна.